Энэ слайд нь зөвлөхгүй. Байна. Сул сонсогдоод байна. Ховд гэнэ. За, кетоацидозын комын эмгэг жамыг тайлбарлах гэж байна. За, нэгдүгээрт гол юм нь инсулины дутагдал. Инсулин давуу дутагдсантай холбоотой. За, эдэд биед глюкозын зарцуулалт буурдаг гэж үздэг. За, энэний хажуугаар ганцхан нүрс усны бодисын солилцоо хямраа зогсохгүй, уургийн задрал ихсдэг, өөх тосны задрал ихсдэг. За, инхээр зэрэг эд эсэд сахар шингэхэ болохоор усны сахар ихснэ. Хажуугаар нь уураг задарсантай холбоотой, өөх тос задарсантай холбоотой нэмэлтээр сахар биед үүсдэг гэж үздэг. За, нүрс усны зарцуулалт эдэд шингэх нь эс дотор орох нь багассантай холбоотой мэдээж цусан дахь сахарын хэмжээ эрс нэмэгдэнэ. Цусан дахь сахарын хэмжээ эрс нэмэгдсэнтэй холбоотой цусны дотор байдаг цусны осмос даралтын хэмжээ нэмэгддэг. Тэгээ энэс болоод даралтын зөрөөгөөрөө одоо шээсний хэмжээ ихсдэг, полиурин их тохиолддог. За, ихшээсэнтэй холбоотойгоор шингэний алдагдал үүсдэг. Энэтэйгээ холбоотой электролитийн ч алдагдал үүснэ. Шингэний дутагдал дегидратац үүсдэг гэж эмгэг жамын нэг талаас одоо тайлбарладаг. За, уургийн задрал ихсэнтэй холбоотой бие дагуулгадж байгаа амин хүчлүүд ихснэ, азотын солилцоо алдагдана. За, түрүүний хэлсэн өөх тос уургнаас нүрс ус үүсэлт ихсдэг, илгэнд нөөцлөгдсөн гликоген нөөц нүрс ус задардаг. За, энэ нь эргээгээд цусныхаа сахарыг нэмэгдүүлдэг гэж үздэг. Цусан дахь өөх тосны хэмжээ нэмэгддэг. Өөх тос задарсантай холбоотой глицерин чөлөөт өөхний хүчил ихсдэг. За, тэгээ бодисын солилцооны завсрын бүтээгдэхүүнүүд өөх тосны дутуу задралын бүтээгдэхүүн буюу биднээс нэрлэдгээр кетон, ацетон биед их хэмжээгээр үүсдэг. За, энэ нь цуснд ихссэн кетон шээсээр хэмжээгээр ялгардаг. За, тэгээд энэ үндсэн дээр бодисын солилцооны ацетоз буюу хүчилшил үүсдэг гэж үздэг. За, яагаад яг ухаан алдаж комд орд юм бэ гэхээр инсулин даавар багтсантай холбоотой цусны сахар нэмэгддэг. За, өөх тосны задрал, чөлөөт өөхний хүчлүүд ихсдэг, ацетил коэнзим А ихсдэг, кетон бие үүсдэг. За, энэтэй холбоотой биед хүчилшил үүсэж байгаатай холбоотой шүлтийн нөөц багасдаг. За, энэс болоод цусан дахь нүрс хүчлийн хэмжээ ихсдэг, тархинд хүчил төрөгчийн дутагдал үүсдэг. За, энээсээ болоод амьсгалын төв зочирдог. Кетон биетэй холбоотойгоор одоо амьсгалын төв зочирч байгаа учраас гусмаулийн амьсгал үүсдэг гэж үздэг. За, сахар ихссэнтэй холбоотой түрүүний тайлбарлсан осмос даралт ихсэн судсан дотор байгаа. За, энэтэй холбоотой их шээж гэн, электролитийн алдагдал үүсэж гэн, эсийн дегидратац болж гэн. За, их шээж байгаатай холбоотой цус өтгөрч гэн. За, мөн кетон биетэй холбоотой кетон биеуд нь тархинд хортой нөлөө үзүүлсэнтэй холбоотой. За, мөн тархи гипокси болсонтой холбоотойгоор ком үүсдэг гэж үздэг. За, нөгөө талдаа дегидратацтай холбоотой цус өтгөрдөг, бөөрөөр очиж байгаа цусны хэмжээ багасдаг. За, бөөрийн цусан хангамж багасна. Энэ хэмжээгээр шээсний хэмжээ олигоанурын хүртэл одоо өөрчлөгдөж багасдаг. За, энэс болоод бас ухаан алдах буюу кетоацидозын ком үүсдэг гэж үздэг. За, эсийн дегидратацтай холбоотойгоор эсэд калиен дутагдал үүсдэг гэж үздэг. За, тэгэхээр чихрийн шижингийн эмгэг жам бол нүрс усны солилцоо, өөх тос, уургийн солилцоо аль аль нь зэрэг хямардаг. За, тэрнээсээ болоод тархинд кетон биеүүдийн хортой нөлөө, тархины хүчил төрөгчийн цусан хангамж, хүчил төрөгчийн хэмжээ багасж байгаа. За, дээрэс нь нөгөө шээсний ялгаруулах одоо бөөрийн ялгаруулах үйл ажиллагаа алдагдсантай холбоотой шээсний хэмжээ багасж байгаа гэсэн ийм тал талын нөлөөгөөр кетоацидозын ком үүсдэг, ухаангүй байдалд ордгоо гэж эмгэг жамын тайлбарлалт юм байна. За, эмнэлэг зүйн бол комын өмнөх үе буюу кетоацидозын байдал гэсэн энэ нэгдүгээр шат байна. За, энэ бол яг одоо комд ороогүй байгаа комын өмнөх үе. Тэгэхээр энийг бид нэр эмнэлэг зүй дээр оншин дээрээ тавих юм бол чихрийн шижин, хэв шинж 1 юм уу, хэв шинж 2 гэдгийгээ тавиад альта талд нь кетоацидозын байдал гэсэн оншоор энэ
шатыг одоо оншийн томьёол хийж болох нь. За энэ үед ямар Ano, Скотер. Инфляц харагдахгүй байна. Юу болохгүй нэ? Инфляц харагдахгүй байна хичээлээч. аль аймаг вэ? Аль аймаг вэ? Скотер аймаг. За. Сүүл толгойцсон. Уулын зарим аймаг Манай харагдахгүй Наатангаа аймаг. урьдчилаад явуулсан байгаа. Тэгээд нөгөө цаг нь хоцроод зарим аймагуудыг хүлээлгээд байгаа учраас ховд энтрийг илүү говь алтайгч илүү нэлээд удаан хүлээлгэсэн. Тэгээд дараа нь вебсайтн дээр тавьчих гэж тохироод эхэлж байна. Ямар ч байсан сонсоод тэгээд гол юмнуудаа тэмдэглээд авчих уу те. Тэгээд хичээл нь тавигдчих учраас тэндээс эргээд баталгаажуулчих болох байх. За, кетоацидозын байдлын үед ямар шинжүүд гардаг вэ гэхээр хамгийн түрүүн сахар ихсэнтэй холбоотой их ух ихшээх хам шинж гардаг. За, их ух ихшээх хам шинжийн хажуугаар ихшээж байгаатай холбоотой дегидратацид орж байгаатай холбоотой жин хасагддаг, арьс хураашдаг, арьсны уян хатан чанар буурдаг ийм хамгийн ихний шинжүүд гардаг. За мөн кетон бие дүүссэнтэй холбоотой булчин зангирах, хэвлийгээр өвдөх, за тэгээд явандаа амьсгаадах, за гусмаулийн амьсгал үүсэх хүртэл ийм шинжүүд гарч ирж болно. За мөн кетоацидозтойгоо холбоотойгоор дотор муухаарах, огиулах, бөөлжих гэсэн ийм шинжүүд гардаг. Хэвлийгээр бас заримдаа өвддөг. Тэгээд эмнэлзүүн практикт бол зарим нэг тохиолдолд яг энэ одоо шинж тэмдгүүдээрээ хэвлийн өмнөдийн яаралтай мэслийн эмгэгтэй андуурагдах ийм тохиолдлууд бас гардаг учраас яаралтай одоо юу нь мэддэхгүй месаслын одоо булчин чангарал хэвлийн талаас илэрсэн ч гэдэг юм уу юу нь мэддэхгүй юм зарим нэгэн шинж тэмдэг нь одоо бүдэг байгаа онш тавих боломжгүй юм тохиолдолтой хүмүүс юмыг яаж мэдэх үү гэдэг утгаараа цусндах сахарын хэмжээг бас дөрвөлжилсэн аргаар өндөрний цэсэнд тодорхойлцоход бас одоо зарим нэг тохиолдолд эмчилгээний болон оншийн алдаа гарахаас сэргийлэх боломжтой гэж үздэг. Тэгэхээр 10 жилийн өмнө бид нарт бас ийм тохиолдол таарлаж исэн. Хүн өөрөө ажил дээрээ одоо хийж исэн засварынхаа будганд хорцсон байх гэд эмнэлэг дээр ирээд тэгээд эмчнэр үзээд хамгийн түрүү өөрөө олгоо байж магадгүй гэд мэслийн эмч рүү хандсан. Тэгээд мэслийн эмчнэр үзээд острый живот гэсэн онш тавиад тэгээд одоо дегидратац ихтэй хэвлий талаасаа булчингийн чангарал ихтэй ийм байсан учраас шинжилгээнийхээ хариуг хүлээлгүйгээр лабораторид яаралтай шинжилгээгээ өгөөд хагалгаанд орсон. Тэгээд хагалгаанд байна. Уучлаарай төв аймгийн презентацийн томоор харуулж болох уу? Энд харагдахгүй байна. За агүй л шүү дээ. Програмыг хослол. Манай дээр яг аймагуудад явуулсан гэдэгтэй. Болоод би. Мэйлээр явуулсан маа тий? Тий, заримудад нь мэйлээр явуулсан, зарим нь шууд нөгөө зургатаараа харагдаж байгаа гэж бол надад хэлсэн. За тэгээ тэр тохиолдолд яасан гэхээр хагалгаанд ороод хэвлийн үндэ нээгээд үзсэн чинь хэвлийн үндэ талаасаа ямар ч өөрчлөлт байхгүй. За тэгээ лаборатори руугаа шинжилгээний хариугаа асуусан чинь цусныхын сахар нь 26.7 хүрсэн, шээсэндээ кетонтой. Ингээд кетоацидозын ком анх удаа онцлогдохдоо нөгөө лапаротоми хийгдэж, андуурагдж онцлогдчихсэн тохиолдол байдаг. Бас хүүхдүүдэд нөгөө мухар олгон хурц өрөвсөл гэдэг байдлаар бас кетоацидозын ком андуурагдах гэдэг учраас энэ кетоацидозын байдлын үед юмыг яаж мэдэх үү гэдэг утгаараа месслийн яаралтай тийм хагалгаанд орох гэж байгаа хүмүүст төрөвжилсэн аргаар сахараа тодорхойлцоход тэгээ сахар хэвэн байх юм бол дараагийнхаа оншийг тодруулах юмнууд авахд бас зүйтэй юм уу гэж санагдчихсэн. За тэгээд амнаас кетон өнөртөж болно. Босгод толгой эргэх, даралт буурах, за биеийн температур буурах гэсэн ийм шинжүүд ихэнх үедээ гарч болно. За тэгээд яг энэ слайдны харж байгаа бол доотлолт нь бичсэн байна. Хэвлийн үндэ яаралтай мэслийн эмгэгүүдтэй андуурагддаг. За тэгээд гэмтэл, бэртэл, халдвар, хордлого, эмийн хордлого хавсарсан байж магадгүй байдаг кетоацидозын ком. Тэгэхээр ийм одоо шалтгаануудыг бас үгүйсгэж асуух хэрэгтэй байт юм байна. За кетоацидозын яг комын үе шат гэж байна. За кетоацидозын байдалтай байгаа хүнд эмчилгээ хийхгүй юм уу эсвэл өөрөө одоо хожимдож ирсэн тохиолдолд биеийн байдал улам хүндэрч ухаан балартаж нойрмог байдалтай болж комд ордог. За энэ үедээ шүрмсний болон эвэрлэгийн рефлекс ус улирдаг. Хүүхэн харааны гэрлийн урвал
өөрчлөгддөг, хүүхэн хараа өргөсдөг, булчингийн тоонус буурдаг, багасдаг гэсэн ийм шинжүүд гардаг. За мөн гусмаулийн амьсгал улам гүнзгийрдэг, амьсгалын тоо зөөрдөг. За дегидратац ихсэж байгаатай холбоотойгоор артерийн даралт буурдаг. За шийсний хэмжээ олигоор байсан бол анурын хүртэл хэмжээнд багасч болно гэж үздэг. За ялгаан онцлохын тулд захын цуснд сахарынхаа хэмжээг төрөвчлсөн аргаар тодорхойлвол илүү хурдан ялгаан онцлох боломжтой. За дараагийн боломжтой бол хийх шинжилгээ нь шийсэнд сахар юм уу кетон бие үзэх. Энэ шинжилгээ байна. Яаралтай онцлогоонд энэ хоёрыг хийхэд бол эхний удаадаа анхан шатндаа бол хангалттай гэж үздэг. За энэний дараа эмчилгээнд зайлшгүй хэрэгтэй ямар шинжилгээнүүдийг хийх ёстой вэ гэхээр цусны сахарыг 1-2 цаг тогтмол үзэж авах ёстой. Цусны электролитүүдийг 2-4 цаг тутамд эхний өдөр нь за дараагийн өдөр нь болохоор өдөртөө 1 удаа электролитуудаа хянаад ээж болно. За бөөрийн үйл ажиллагааг мэдээж мочвин кертинийн үлдэгдэл азотоор хянана. Цагаан эсийн тоо. За тэгээд цусны pH-ийн хэмжээгээр үзэх боломжтой бол шинжлэх ийм шаардлагатай байна. За туслах шинжилгээнд ямар шинжилгээнүүд орох вэ гэхээр зүрхний цахилгаан бичлэг. За тэгээд цус шээсний бактериолог шинжилгээнүүд, эрентген, эхо. Тэгэхээр кетоацетозын ком ялангуяа хэв шинж хоёртой хүмүүстээр бол хавсарсан эмгэгүүдийн үед ялангуяа идээд хүндрэлүүдийн үед их илбэг тохиолддог. Тэгэхээр энэ туслах шинжилгээнд дээр бол энэ тэнд хаа нэгэн газар идээтэй голомтууд байж ах вэ гэдгийг сайн хайх ийм хэрэг гардаг. Жишээлбэл бөөрөнд абсцесс явж байдаг. За сүрээ хавсарсан тохиолдлууд нэлээх байдаг. Тэгэхээр энэ хавсарсан идээд хүндрэлүүд заримдаа сепсис хүртэл хэмжээнд идээд хүндрэлүүд хүндэрсэн байх боломжтой учраас энэ бүх хавсарсан эмгэгүүдийг туслах шинжилгээнүүдээр оншоо тодруулах ийм шаардлагатай болох юм байна. За эмчилгээний хувьд бол хамгийн үндсэн 1 номерын эмчилгээ бол мэдээж инсулин. Тэгээ инсулинд ямар инсулин сонгох ёстой вэ гэхээр хэрвээ байгаа бол хит богино үйлдэлтэй буюу сүүлийн үед хэрэгжилж байгаа 2 цаг үйлчилдэг Новорапид гэдэг Монголд эмийн бүртгэгдсэн Улаанбаатар хотод бол олдох боломжтой. Хөдөө орон нутагт бол энэ Новорапид очоогүй байж магадгүй. Хит богино үйлдэлтэй инсулин тарих юм бол илүү тохиромжтой гэж үзэж байгаа. За үндсэндээ Actrapid, Insulatard, Mixtard энэ гэсэн биднээсийн хуучин хэрэглэдэг инсулинууд бол чихрийн шижингийн эмчилгээнээс үндсэндээ бас хасагдж байгаа. Тэгэхээр сүүлийн үеийн инсулинууд гэх юм бол хит богино үйлдэлтэй инсулин гэх юм бол Nоворapid. За Nоворapid байхгүй бол мэдээж Actrapid-а хэрэглэнэ. Хэдийгээр хуучны инсулин ч гэсэн богино хугацаанд сахарыг бууруулдаг. Nоворapid бол 2 цаг үйлчилдэг. Actrapid бол 6-8 цаг үйлчилдэг. За тийм учраас биднээсийн шаардлагагүй хүсээгүй үед бас цусны сахарыг хэтэрхий буулгах гадаах юм магадaltaй учраас боломж нь байвал Nоворapid-ийг хэрэглэвэл илүү сайн гэсэн үйл үзэж байгаа. За тэгэхээр сонголтын хувьд бол эсвэл Nоворapid эсвэл Actrapid-ийг хэрэглэх нь байна. Дунд хугацааны үйлдэлтэй инсулинууд Levemir, шинэ инсулин. За хуучны инсулин нь бол Insulatard. За холимог инсулин, хуучны инсулин нь бол Mixtard, шинэ инсулин нь бол Novamix гэдэг. Тэгэхээр эдгээр дунд хугацааны болон холимог үйлдэлтэй инсулинуудыг чихрийн шижингийн кетоацетозын ком болон ер нь кетоацетозын байдлын үед ч гэсэн хэрэгжилж болохгүй гэж үздэг. Яагаад гэвэл эдгээр аажуу үйлчилдэг учраас эмчилгээний үр дүн гарах хугацаа нь бол хожуур байдгаа гэж үздэг. За тэгээ инсулиныг ямар тунгаар хийх вэ гэхээр цусны сахар мэдээж 20-оос дээш болсон байгаа. За 20, 28, 30-аас дээш гарсан байж магадгүй. Тэгэхээр эхний удаадаа бол бид нар судсаар 16-аас 21 жиг судсаар тархи зөөлдөг. Тэгэхээр юуны эмчнэр ихэвчлэн яаралтай цэцлэмжийн тохиолдолд гэдэг юм уу дотрийн шар номыг дотрийн эмчнараас барьдаг. Тэгээд дотрийн шар ном нь сүүлийн үед шинжлэгдээгүй учраас тэрэн дээр эхний тунгаа булчинд тарих гэсэн ийм заалт байж байгаа. Тэгэхээр булчинд тарих юм бол альсан дор тарьснаас мэдээж арай хурдан үйлчлэн. Тэгвэл судсаар кетоацетозын комын үед эхний тунгаа авах нь зөв гэж үздэг. Тэгэхээр эхний тунг бол 16-аас 21 жиг судсаар шууд тарих нь. За хэрвээ шахуургаар хийх, пампаар хийх боломжтой байх юм бол схемний тасагт, эрчим тэмчилгээний тасагт
50 мл 0,9 натрийн хлоридын уусмал 40-51 жиг хийгээд богино үлдэлтэй инсулина тэгээд цагт 6-8 нэгж тарихаар пампаар явуулж болно. За тэгээд цагт цусны сахар нэг эхний удаадаа сахар хит өндөр байгаа үед бол нэг 5 мл/с хэтрэхгүйгээр цусны сахар бууж авах юм бол болж байна гэж үзэн 5-аас илүү огцон буух юм бол бас кетоацидозын байдлаасаа гаралгүйгээр шууд гипогликемийн коом руу шилжих магадaltaй учраас цусны сахарыг аажуу буулгах нь илүү аюулгүй гэж үздэг. За инсулины шахуурга байхгүй бол инсулиныг эхлээд судсаар түрүүний хэлснээр 16-аас 21 жиг судсаар хийснийхээ дараа цаг тутамд булчинд дараа нь альсан дор гэсэн байдлаар тарьдаг. За эхний тунгаа 21 жиг судсаар хийцэн гэвэл нэг цагийн дараа сахараа тодорхойлж үзнэ. За цагийн дараа цусныхаа сахарын хэмжээнээс хамаарат нэлээд сайн бууж явах юм бол 6, дунд зэрэг бууж ивэл 8. За ер нь муухан бууж явах юм бол 11-жээр булчинд хийн. Цаг тутамд булчинд 6-аас 11 жиг тарина. Цаг тутамд хийхийнхээ өмнө сахарынхаа хэмжээг тодорхойлно. За тэгээд цаг тутамд инсулинээ 6-аас 11-жээр цусны сахарыг 14 ммол хүртэл буутлана. Цаг тутамд булчиндаа хийх нь. За 14 ммол рүү буугаад ирэх юм бол дараагийн цагуудаа цаг тутамд биш 2 цаг тутамд инсулиныхаа тунг багасгаад 4-6 нэгжээр арьсан дор хийнэ. За 2 цагаар инсулин хийж байгаа учраас 2 цаг тутамд глюкозынхаа хэмжээг төрөвчлсэн аргаар тодорхойлох шаардлагатай гэж үздэг. За ихэвчлэн кетоацидозын коомууд 1 хондог, 2 хондог, 3 хондог. За гипогликемик коом шиг тийм хурдан коомоос гардаггүй. За тэгэхээр кетоацидозын хэрвээ коомоос гарсны дараа бол килограмм жинд нь 1-ээс 1.2 нэгжээр тооцоод хоногийн тунгаа тооцож ийн гэсэн үг. Тэгээд 6 цагаар хийнэ. За жишээлбэл бид нэр цусны сахар одоо 20 эдтэй байснаа судсаар хийгээд, булчинд хийгээд цаг тутамд 6-аас 11-жээр дараа нь 14 ммол рүү ороод ирэхээр нь 2 цаг тутамд 4-6 нэгжээр альсан дор хийж агаад тэгээд одоо шингэн сэлбэлтээ сайн хийгээд кайла зөв нөхөөд дегидратацаа арилгаад одоо кетоацидозын коомоос гарлаа гэж тооцох юм бол хэрвээ 60 кг-тай хүн байна гэвэл 1-ээс 1.2 нэгжээр тооцно гэхээр за нэгээр тооцох юм бол хоногтоо 60 нэгж инсулин авах нь байна. Нөгөө новорапид юм актерпида авсан хэвээрээ үргэлжлүүлж хийн. За тэгээ энийгээ 6 цагаар гэхлээр 4-т хуваагаад 15 нэгжээр өдөртөө 4 удаа өглөө 6, өдөр 12, орой 6, шөнө 12 гэсэн ийм 6 цагийн зайтай сахараа тодорхойлоод инсулин хийх болгоныхоо өмнө сахараа тодорхойлж тунгаа хит бууж ивэл 15 нэгжээ арай багасгаж хийн. За сайн бууж өгөхгүй бол 16, 18, 21 ч гэдэг юм уу шаардлагатай үед нь тунгийн нэмж болно. За иймэрхүү байдлаар 6 цагийн зайтай 3-4 хоног кетоацидозын байдлаас бүрэн гартал нь инсулинээ 6 цагийн зайтай энгийн инсулин авч явж хагаад тэгээд дараа нь инсулинээ холимог хэв шинж 2-той хүн бол холимог инсулин шилжүүлж болно. Хавсарсан одоо сүрээтэй хүн байлаа гэхэд сүрээ өвчнийг идэвхтэлж гэдэг юм уу инсулин тарих шаардлагатай болдог. Тэгэхээр хэдийн хугацаагаар тэр хүн инсулин эмчилгээ үргэлжлүүлэх шаардлагатай байна. Тэр хугацаанд нь инсулинээ дандаа богино үлдэлтэй олон удаагийн тарилтаар биш цөөхөн тэгээ холимог инсулинуудыг тарьж болно. Жишээлбэл 60 нэгж аваад энэ хүн одоо кетоацидозын байдлаас бүрэн гарч явах юм бол дараагийн удаадаа 7-10 хоногийн дараа ч юм уу эмнэлгээс гарахт нь холимог инсулин Mixstar юм уу Novamix-ийг өглөө 30, орой 30 ч гэдэг юм уу эсвэл сахарын хэмжээ сайн бууж ивэл энээс арай багаар 28 ч гэдэг юм уу тухайн хүнд нь тохирсон ийм нэгжээр өдөртөө 2 удаа тарих байдлаар зөвлөөд эмнэлгээс гаргаж болно. За хэв шинжнийг бол мэдээж холимог инсулин тарихгүй. Хэв шинжнийг анх удаа кетоацидозын коомоор онцлогдоод тэгээд одоо кетоацидозын коомоосоо гараад эмнэлгээс гарах гэж юм гэвэл инсулиныхаа тунг нь хоногтоо килограмм жинд нь 1 нэгжээр яг энэ тунгаараа тооцсон хэвээрээ тэгээд 60 нэгж инсулин тарих шаардлагатай 60 кг-тай хэв шинжнэгтэй хүн байна гэвэл 3-ны хоногийн тунгийн 3/2 нь богино үлдэлтэй инсулин байх ёстой. Тэгэхээр 60 нэгжийн маань 40 нэгж нь богино үлдэлтэй инсулин. Тэгээд 40 нэгжээ өдөртөө 3 удаа
өглөө өдөр орой гэд 3 хуваагаад тарина. За тэгэхээр 40-ыг 3 хуваана гэхэлэр үндсэндээ нэг 13 болж байгаа шиг байна те. Тэгэхээр өглөө 12 нэгж, өдөр нэг 16 нэгж, орой хоолных нь өмнө 12 нэгж гэдэг юм уу. Ийм байдлаар 40 нэгжээ хоол идэх болгонд нь хоолны өмнө богино үлдэлтэй инсулин тарина. Тэгээ үлдэж байгаа 20 нэгжээ орой унтахын өмнө ганц удаа юм уу эсвэл 20 нэгжээ өглөө орой 2 хуваагаад суур инсулин буюу удаан хугацааны инсулатардаар өглөө орой 2 ингээд 4-5 удаагийн тарилттай байх нь бол хэв шинжний хамгийн зөвхөмжтэй. За хэв шинж хоёрт бол холимог инсулин шилжүүлж болно гэж үзэж байна. За дегидратацтай тэмцэх эмчилгээ дараагийн эмчилгээ нь шингэн ивлэх гэсэн үг. За 0-ийн натрий хлоридын уусмлыг бид нэр хвчлэн зөвлөдөг. За тэгээ эхний 1-2 цагт бол 1-2 литр шингэн ивлэхийг зөвлөдөг. За дараагийн 2 цагт нь 1 литрийг. За тэгэхээр үндсэндээ эхний 4 цагт бол 3 литр шингэн. Дегидратац их хэмжээтэй байдаг учраас шингэн нэлээд сайн ивлэхэд зөвлөдөг. 0-ийн натрийг. За тэгээд эхний 8 цагт 4 литр шингэн ингээд туслаар ивлж болох нь байна. Тэгэхээр туслын хэмжээг одоо багасгахыг хизээ багасгах вэ гэхлээр олиго амнуурын арилж ийн үгүй юу гэдгийг сайн харна. За дегидратацийн шинжүүд, арсны уян хатан чанар сайжирч ийн үгүй юу. За шээсний ялгаралт ямар байна гэдгийг харгалзан үзээд шингэн ивлэх хэмжээгээ тогтооно. Ер нь бол эхний 12 цагт 6-аас 7 литр шингэн ивлсэн байх ёстой гэж үздэг. Тэгэхээр ихэнх тохиолдолд нөгөө дегидратацтай тэмцэж байгаа үедээ эмч нар шингэнийхээ хэмжээг жоохон багдуулах гэдэг. Одоо нөгөө тарих авгинчиж магадгүй ч гэдэг юм уу. За зүрхэнд бас ачаал өгчөөж магадгүй гэдэг дээрээ болгоомжилдог. За тэгэхээр хэрвээ одоо даралт бага, космополийн амьсгал хэвээрээ за тэгээд арсны уян хатан чанар муу хэвээрээ за тэгээ олиго амнуурын байх юм бол бид нар дегидратацаа сайн арилгаж чадахгүй байна гэж үзээд шингэнээ хангалттай хэмжээгээр ивлж болно. Тэгэхээр эхний хэвтээд 12 цаг хагас өдөр болоход бол 6-аас 7 литр шингэн ивлсэн байх ёстой. За тэгээд дараагийн өдөр нь болохоор хоногтоо нэг 4-5 литр. За тэгээд кетоацидозын байдал комасаа гарч явах юм бол өөрөө ууж чадчих юм бол зарим нэг шингэнүүдийн амаар уулгаад зарим нь судсаар ивлэх маягаар ингээд дараагийн өдрүүдэд 2-3 литр ч гэдэг юм уу ийм байдлаар багасгасаар байгаад кетоацидозын байдал бүрэн арилсан шишээсэнд кетон байхгүй тохиолдолд бол судсаар ивлэх шингэнийг зогсоож болно гэж үздэг. За 0-ийн натрийг ивлэхийн хажуугаар хэрвээ цусны сахар 14 ммол литр буугаад ирэх юм бол 5%-ийн глюкозын уусмал, декстрозын уусмлыг судсаар 0-ийнхаа натрийн хажуугаар ивлэхийг зөвлөдөг. Яагаад гэвэл энэ нь гипогликемигээс сэргийлж байгаа. За тэгээд илгэнд гликогены нөөцийг сэргээх зорилгоор 5%-ийн глюкозын уусмалдаа богино үлдэлтэй инсулинийг нэмж өгдөг. Тэгэхээр 14 ммол литр лөө ороод ирсэн үед нь бол 100 мл тутамдаа 2 нэгж богино үлдэлтэй инсулин тарьдаг. За цусны сахар 10 лөө буугаад ирэх юм бол 100 мл 5%-ийн глюкозын уусмал дотор 1 нэгж 100 мл тутамд нь 1 нэгж инсулин хийгээд судсаар явуулдаг. Тэгэхээр энэ үед бол нөгөө цагаар тарьдаг инсулин чинь хажуугаар нь явж байгаа. Зөвхөн судсаар нэмэлтээр хийж байгаа глюкозондоо тохируулж нөгөө инсулинээ глюкозынхаа уусмал дотор нэмж хийж байгаа гэж ойлгох нь байна. За 3 дахь гол үндсэн эмчилгээ бол электролитийн балансыг зохицуулах юм эмчилгээ байна. За энд гол нь гипокалеми үүсдэг калий хэмжээ багасдаг учраас 7.5%-ийг калий хлоридын уусмал хэрэглэхийг зөвлөдөг. Гэхдээ эхний 1 литр шингэн ивлж явах үедээ калий хлоридын уусмал хийхгүй гэж зөвлөдөг. Яагаад гэвэл мэдээж дөнгөж ирсэн хүнд бол одоо кетоацидозын байдал их байгаа. Бөөрийн үйл ажиллагаа их хямарсан байдаг. Олиго амнуурын их байгаа гэж үздэг учраас эхний 1 литр дотор калий хийх шаардлагагүй гэж үздэг. Тэгээд 1 литр шингэнээ бид нэр одоо цагийн дотор явуулна. Тэгэхээр энэ 1 литр шингэн явж явах хооронд бид нар нөгөө лабораторийнхаа шинжилгээг гарч ирэхийг хүлээгээд цагийн дараа мэдээж калий хэмжээ бус юмнууд гараад ирчих баг. Тэгээд
калийнхаа хэмжээг гарсны дараа дараагийн шингэнүүдтэй, цагийнхаа шингэнүүдтэй калийн хэмжээгээ хэр зэрэг хийх вэ гэдгийг шийддэг. За калийн хэмжээнээс шалтгаалж калийн норм бол 3.5-аас 5.5 гэж үзэж байгаа. За тэгэхээр үндсэндээ одоо 3 мм-ээс бага байх юм бол 1 литр шингэн тутамд 40 мл калий хлоридын 7.5%-ийн уусмал юулгэж зөөлдөг. За 3-аас 4-ийн хооронд калий хэмжээ гарч ирэх юм бол 1 литр шингэн тутамд 30 мл 7.5%-ийн глюкозын уусмал юулгыг зөөлдөг. 4-өөс 5-ийн хооронд байх юм бол 1 литр шингэн тутамд 20 мл-ийг юулгыг одоо хийж туслаар явуулахыг зөвлөдөг. 5.5-аас 6-гийн хооронд байх юм бол 10 мл. За калийн хэмжээ үндсэндээ одоо норм тэрнээс дээшээ байгаа үед бол нормын хэмжээнээс дээшээ үндсэндээ 6-аас дээш байгаа үед бол калий хийхгүй гэж үздэг. За тэгэхээр бага байвал 40 мл-ийг 1 литр шингэн тутамд, за нормдоо байвал бүр товчхоноор ойлгвол нормдоо байвал 1 литр шингэн тутамд 20 мл-ийг, за нормоос их байх юм бол калий үлэхгүй гэж бас товчхондоо ойлгож болох юм. За дөрөв дэх гол үндсэн эмчилгээ нь болохоор хүчил шүлтийн тэнцвэрийн байдлыг хэвийн болгох юм эмчилгээ байгаа. Тэгэхээр хуучин бол бид нар содын уусмалыг нэлээх зөвлөдөг байсан. Тэгэхээр сүүлийн үед бол орчин үед энэ содын уусмал хийхийг тэр болгон зөвлөхөө болцсон. За бүр одоо цусныхаа нөгөө pH-ийг үзээд тэрийг хянах боломжтой тохиолдолд хийх шаардлага гарвал хийж болох байх. За яагаад энийг сүүлийн үед хэрэглэхэ болцсон юм бэ гэхээр содын уусмал хийхэд гипокалемийн улам нэмэгддэг. Тэгээд эсийн дотор байдаг ацетосыг улам гүнзгий болгодог гэж үздэг. Тийм учраас содын уусмалыг тэр болгон энэ кетоацетозын комын үед бол сүүлийн үед хэрэглэхэ болцсон байгаа. За 5 дахь үндсэн эмчилгээ нь болохоор мэдээж зүрх судасны үйл ажиллагаагаа дэмжих. За энд даралт баг бол даралтаа ихсгэх дофаминтэй. За тэгээд зүрх судасны дутагдлын шинжүүд ирэх юм бол зүрх судасны дутагдлын одоо эмчилгээнүүдээ гликозид, за тэгээд бусад эмчилгээнүүдийг зүрх судасныхаа байдлыг харж ээж хийх боломжтой. За 6 дахь үндсэн эмчилгээ нь болохоор бид байгаа гликогены нөөцийг сэргээх эмчилгээ. За энэ бол түрүүн дурдаад өнгөрсөн эмчилгээ одоо гарч ирж байна. За тэгээ энэ нь болохоор цусны сахар 14 мл-ээс доошо болсон үед 5%-ийн глюкозын уусмал хийн. За тэгээ 100 мл тутамд нь 2 нэгж хит богино юм уу богино үлдэлтэй инсулинээ хийн. За энэ дээр яагаад богино хит богино үлдэлтэй инсулинийг энэ глюкоз глюкоз тэгээ инсулины холимог шингэн гэж бид нар бас нэлээд нэг хэсэг хэрэгэлдэг байсан. Тэгээ энд бид нар калий хийдэг, юугаа хийдэг, инсулинээ нэмж хийдэг. Тэгэхээр калийн одоо энэ инсулины холимог шингэн дотор бол дунд хугацааны болон урт хугацааны үйлдэлтэй холимог инсулинуудыг хийж болохгүй гэж үздэг. Яагаад гэвэл эдгээр нь аль хэдийн глюкозын уусмал бид орцсон байхад бүр хожуу хэдэн цагийн дараа үйлчил сахарыг бууруулах нөлөө үзүүлдэг учраас энэ хоёрыг зэрэг хийх нь зохимжгүй гэж үздэг. Тийм учраас заавалчгүй богино үйлдэлтэй актерпид юм уу новорапида тусал дотроо хийх ёстой гэж үздэг. За тэгээд түрүүний хэлсэн сахарын хэмжээ 10 мл-ээс доош буугаад ирэх юм бол 5%-ийн глюкозын уусмалын 100 мл тутамдаа нэг нэгж инсулинийг хийгээд туслаар явуулж болно гэж үздэг. Тэгэхээр гликогены нөөцийг сэргээж байгаа гол зорилго нь болохоор гипогликемигээ сэргийлж байгаа гэж үзсэн. Тэгэхээр нөөц гликоген хаан байдгүй гэхээр илгэнд байдаг, булчинд байдаг. За тэгээд биднүүсийг гипогликемид орсон үед тэндээсээ нөгөө нойр улчирхайн глюкагон дааврын нөлөөгөөр цус руугаа задарч тэгээ сахар болж ордог. Энэ хэмжээгээрээ энэ байдлаараа цусны сахарын хэмжээг нэмэгдүүлдэг гэж үздэг. Тэгэхээр энэ нөөцийг сэргээх зорилготой ийм эмчилгээ байна. За шинж тэмдгийн эмчилгээ. За энд болохоор антибиотик эмчилгээ хавсарсан өвчнөөс хамаарат. За олигоанурын үед болохоор шээс хөөх эмчилгээнүүд, за гиперкоагуляц их болдог учраас гефарин эмчилгээ авдаг. За тарих авгонсон тохиолдолд бол дексаметазон, манитолоо хэрэглэнэ. За ер нь бол антибиотикн дээр болж игэл өргөн хүрээний
антибиотикийг сонгож хэрэглүүл илүү зүйтэй гэж үздэг. Тэгээд хавсарсан ямар өвчин байгаагаа тодруулах нь хамгийн чухал. За тэгэхээр кетоацидозын комын талаарх нь дуусж байна. Тэгээд гипогликемийн кома үргэлжлүүлээ явуучих уу? За гипогликемийн ком бол бас чихрийн шижинтэй хүмүүс бас нэлээд элбэг тохиолддог хурц хүндрэлүүдийн нэг. За тэгэхээр тодорхойлолт нь бол гипогликемийн ком гэж юу хэлдэг вэ гэхээр цусндах сахарын хэмжээ хэд багаснаас гэхээр нормын доод хэмжээ 3.3 энэс доош багасж байгааг бид нар гипогликеми гэж үздэг. За сахарын хэмжээ хэд багаснаас болоод тархины эдэд энергийн дутагдал үүсэж байгаа. Яагаад гэвэл тархины эсүүд глюкозын дутагдалд хамгийн их мэдрэг эсүүд гэж үздэг. За тэгээд энергийн дутагдал үүссэнтэй холбоотойгоор ухаангүй болохыг гипогликемийн ком гэж нэрлэдэг. Гипогликемийн ком бол гинт эхэлдэг. Тэгээд түргэн хугацаанд за хэдхэн минутын дотор үүсэх юм боломжтой. Харин кетоацидозын ком бол хэд хоногийн дотор хэдхэн минутын дотор гипогликемийн ком шиг юм хурдан огцон үүсдэггүй. Хэд хоног өвчтөн кетоацидозын байдалтай ам цангаж гэн, их ууж гэн, их шээж гэн, ядарч гэн гэдэг юм уу, дотор мухарч гэн, толгой эргэж гэн гэсэн ийм байдалтай 4-5 хоног явж агаад тэгээд кетоацидозын комд ордог. Гэтэл гипогликемийн ком бол зүг зүгээр байж яснаа. Гипогликемийн байдалд ороод тэгээд сахар багассан гэдгээ мэдээж арга хэмжээ авахгүй бол удалгүй гипогликемийн комд орж ухаангүй болдог. Тэгэхээр кетоацидозын комыг бол илүү огцом хурдан үүсдэг гэж ойлгож байна. За шалтгаан нь болохоор инсулин болон сахар гуруулдаг ууж хэрглэж байгаа эмийнхаа тунг хэтрүүлэх энэ гол үндсэн шалтгаан болдог. За мөн эм инсулин хэрглэж байгаа үедээ нүүрс усаа бага хэрэглэх, хоолоо багдуулах гэсэн үг. За мөн хоолоо идэхгүй хооллох цагаа холдуулсан байх. Энэ бас гол үндсэн шалтгаан болдог. За зарим нэг тохиолдолд ховорхон инсулинд хит мэдрэг ийм хүмүүс байдаг. Бага тунгаар тарихад сахарын хэмжээ огцон буудаг бас ийм хүмүүс байдаг учраас анх удаа инсулин тарихтаа бас бага тунгаар болгоомжтой эхлэхгүй бол сахарын хэмжээ их өндөр байна гэд өндөр тунгаар эхлэнгүүт огцом сахар буугаад тэгээд гипогликемийн комд ордог ийм тохиолдол байдаг. Энэ бол инсулинд хит мэдрэг байдал гэсэн үг. За биеийн хүчний ачаал ихтэй байх, хөдөлгөөн ихтэй. За тэгээд хоолоо идээгүй юм тохиолдолд биеийн хүчний ачааллаа хэтрүүлсэн тохиолдолд бас гипогликемийн байдал комд орох боломжтой. За дараагийн нэг шалтгаан нь арх хэтрүүлэн хэрэглэх. За тэгэхээр чихрийн жижигтэй хүмүүс бас энэ бас илбэг тохиолдох гээд байдаг. Арх спиртийн төрлийн ундаанууд ямар үйлдэл үзүүлдэг вэ гэхээр дөнгөж яг хэрэгэлсэн тэр оройдоо цусны сахарыг огцон бууруулдаг. За маргааш нөгөөдөр нь хэд дахин ихсэгдэг. Тэгэхээр заримдаа хүмүүс бас за би арх хэрэглэчихээр бас миний сахар буугаад идэв энэ гэж хэлдэг хүмүүс байдаг. За гэтэл энэ бол зүгээр төр зүрийн үзэгдэл. Тэгэхээр арх хэрэглэсэн байгаа хүн за тэгээд давхар сахарын хаймыг уудсан, инсулинаа тарьсан байх юм бол архитайгаа зэрэгцээд, цогтууралтайгаа зэрэгцээд сахар багасах юм шинж тэмдгүүд илэрч болно. За мэдээж тэгээд арх хэрэглэсэн хүн сахар буусан тэр шинжүүдээ сайн анзаарахгүй байжгаад комд орох тохиолдол илбэг байдаг гэж үздэг. За маргааш нөгөөдөр нь арх илчлэг ихтэй. Тэгээд сахарыг хэд дахин хэсэгдэг. За дээрэс нь таргалуулдаг. Ийм учраас чихрийн шижинтэй хүмүүст бол бид нар хуучин бол архийг огт битгий хэрэгэл гэж жоохон нэг тал руу туйширтантын зөвлөгөө өгдөг байсан. Одоо сүүлийн жилүүдэд бол архийг яг зохих хэмжээнд нь хэрэгэл гэдгийг зөвлөж байгаа. Тэгэхээр хэтрүүлэн хэрэглэж болохгүй гэж үзэж байгаа. Тэгээд ямар хэмжээнд хэрэглэж болох юм бэ гэхээр чихрийн шижинтэй хүмүүс нэг стандарт хэмжээ гэдэг хэмжээгээ нэг удаадаа хэрэглэж болно гэж зөвлөдөг. За энэс хэтрүүлэх юм бол гипогликемийн байдал юм уу комд орох боломжтой гэж үздэг. За дараагийн гипогликемид оруулдаг шалтгаан нь илгэний хүнд эмгэгүүд, илгэний хатуурал, за илгэний БЦ вирусын архаг үрвслүүдтэй ийм хүмүүс илгэнд нөөц гликоген багтайгаа холбоотойгоор цусны сахар багасхад цаанаасаа дайчлагдах сахар нүүрс ус байдгүй. Ийм учраас илгэний архаг эмгэгтэй хүмүүс дээр бас болгоомжтой байхгүй бол гипогликемийн байдалд орох тохиолдол их байдаг. Тэгэхээр энэ бол гликогений нөөц илгэндээ байхгүй наа гэсэн ийм шалтгаанаар тайлбарлагддаг. За
инсулиний эсрэг үйлдэлтэй дааврууд гэж бас байдаг. За тэгэхээр энэ даавруудын одоо дутагдал байгаа тохиолдолд гипогликемийн комд ордог. За жишээлбэл энэ дотоод шүүрлийн хид хидийн эмгэгүүд байна. Шихааны хам шинж. За энэ болохоор төрөлтийн дараа их хэмжээгээр цус алдсны дараа хурц цус алдалтын дараа өнчин тарих цус гүйждэг. За тэрнээсээ болоод өнчин тарихнаас ялгардаг бүх идэвхжүүлэгч тропны дааврууд ялгархаа болдог. Иннээсээ болоод гипотиреоз, гипокортицизм, гипоганадизм гэсэн ийм 3 хам шинж илэрдэг ийм эмгэг байгаа. Пангипопитуитаризм ч гэж бид нар ярьдаг. За дараагийнх нь аддисоны өвчин, бүрэн дээдлж хаан дааврын дутагдал, гипокортицизм, за мексидем буюу гипотиреоз гэсэн ийм эмгэгүүдийн үед инсулиний эсрэг үйлдэлтэй даавруудын дутагдал үүсдэг. Иннээсээ болоод бас ийм эмгэгтэй хүмүүс гипогликемийн байдал юм уу комд орох бас магадaltaй гэж үздэг юм байна. За эмгэг зам нь бол кетоацидозын комтой харьцуулахад их энгийн инсулиний хэмжээ гэсэн юм уу эсвэл ууж хэрглэж байгаа эмийн тун хэтэрсэнтэй холбоотой. За ууж хэрглэж байгаа юмуд бол мэдээж ихэнх нь инсулиний ялгарлтыг сайжруулдаг эмнүүд байгаа. Инсулиний ялгаралт сайжруулдаг эмнүүдийг хэрэглэсэн тохиолдолд гипогликеми үүсгдэг. Тэрнээс биш инсулиний дүжирлийг засдаг эмнүүд бол гипогликеми тэр болгон үүсгдэггүй. Тэгэхээр дүжрэл засдаг эм гэх юм бол та бүхний хамгийн энгийн мэддэг эм гэх юм бол метформин байна. Тарган сахартай хүмүүст хэрэглэдэг эмнүүд. Тэгэхээр метформин хэрэглэж байгаа үед бол цусны сахар багасдаггүй, гипогликемид оруулдаггүй. Харин одоо гэлбэнкламид биднээсийн хуучин хэрэглэдэг манил байна, глимиприд гэж сүүлийн үед хэрэглэж байгаа эмнүүд, глизидем, глизидемар гэсэн ийм эмнүүдийг хэрэглэж байгаа тохиолдолд эдгээр нь инсулиний ялгарлтыг сайжруулдаг учраас гиперинсулинизм болгодог. За тэгээд цусны одоо сахарыг мэдээж инсулин ихсэж байгаа учраас бууруулна. Цусны сахар багасхаар хамгийн түрүүн тархины идэд энергийн дутагдал үүсдэг. За энээсээ болоод ухаангүй байдалд ордог ийм эмгэг байна. За бие махбодод гарах ямар одоо өөрчлөлтүүд байх вэ гэхээр цусны сахар 4.2 ммол гэдэг нормын доод хэмжээ рүү орж ирж байна. За миллиграмм децилитрээр бол 75-76 миллиграмм децилитрээс үндсэндээ 80-аас доош ороод ирэхэд инсулиний шүүрэл ялгаралт нь физиологийнхоо одоо үйлдэлээр инсулиний ялгаралт багасдаг гэж үздэг. За гипогликемийг сэргийлэх ийм хамгаалах ийм үйл ажиллагаа хүний биед явагддаг. Цусны сахар 3.7 ммол-ээс доошоо ороод ирэх юм бол нойр улчирхаанаас ялгарах глюкагоны шүүрэл ихсдэг. Энэ бол инсулиний эсрэг үйлдэлтэй нөөц гликогеныг задалдаг ийм даавар байгаа. За тэгээд глюкагон хэрвээ цусны сахар 3.7 ммол-ээс багасаад ирэх юм бол нойр улчирхаанаас глюкагон их хэмжээтэй ялгараад нөөц гликогена задлаад тэгээд цус руу оруулж өгдөг. За энэ бол бас хамгаалах урвал гэсэн үг. За мөн эпинефрин, кортизол, за тэгээд өсөлтийн дааврууд энэ төр гэсэн ийм инсулиний эсрэг үйлдэлтэй даавруудын ялгарл нь ихсдэг гэж үздэг. Тэгэхээр ганцхан одоо инсулин глюкагон сахарыг зохицуулдаггүй гэвэл үгүй. За бусад эпинефрин, кортизол, өсөлтийн дааврууд бас сахарыг нэмэгдүүлэх юм үйлчлэгээ үзүүлдэг. Тийм ч учраас эпинефринийг за глюкокортикоидуудыг бид нар бас гипогликемийн комд хэрэглэж болно гэж үздэг. За цусны сахар 3 ммол-ээс доошоо юм уу 55 мг/литрээс доошоо болоод ирсэн үед симпатик мэдрэлийн талаас өөрчлөлтүүд илэрдэг. За энэ нь яадгүй гэхээр гар хөл, чичир салгална, хөлрөн, зүрх дэлсэн, тайван бус болно, үлсэх мэдрэмж төрдөг, дотор муухаардаг, за уруул муруул ч юм уу татуулцах ийм шинжүүд гарч ирд юм байна. 2.5 ммол-ээс доош буюу 45 мг/литрээс доошоо болсон үед мэдрэлийн талаас нейрогликопени гэсэн ийм хам шинж гардаг. За энэ үед нь анхаарал сулардаг, ухаан баларддаг, за бие нь сүлддэг, нойрмог байдалд ордог, нүд нь бүрлцдэг, толгой нүвддэг, ядардаг гэсэн ийм шинжүүд гарч ирд юм байна. За мэдээж одоо энэс доош орж ирэх юм бол дараагийнх нь гипогликемийн ком ухаангүй байдалд орно гэсэн үг байна. За глюкагон даавар гипогликемийн үед ялгаралт нь ихсдэг гэж түрүү ярьсан.
За тэгээд илэгнээс гликоген задарч цус руу глюкоз болж орохыг нэмэгдүүлдэг. За тэгээд энэ процессыг нь бид нар гликогенолиз гэж хэлдэг. За энэ юун дээр слайдн дээр гликонеогенолиз гэж буруу бичигдчих гликогенолиз. За энэ бол гликоген задарч байна. Нөөц гликоген задарч байна. Гликоген тэгээд генолиз гэдэг нь задрал байна. За уурга нүүрс уснаас сахар үүсэлт нь нэмэгддэг. Энийг бид нэр глюконеогенез гэдэг. За энэ процесс идэвхждэг. За тэгээд илгэнд кетон бий үүсэх энэ үүсэлтийг нь бас глюкаgon цочроож өгдөгөө гэж үздэг юм байна. За эфинефрин ямар үйлдэл үзүүлдэг юм бэ гэхээр энэ бол бөөрийн дээдлжирхаан тархилыг давхаргаас ялгардаг адреналин, норадреналин, катехоламинууд байна. За бас ялгаагүй илгэнд байгаа гликогеныг задлж цус руу оруулдаг. Уургаас сахар үүсэлтийг нэмэгдүүлдэг. За глюкоз идэж шингэхийг нь багасгадаг. Инсулины ялгарлтыг бууруулдаг ийм үйлдэл үзүүлдэг. Учираас бид нар чихрийн шижингийн гипогликеми коми үед хэрэглэх боломжтой. За кортизол, глюкокортикоид өсөлтийн дааврууд болохоор эсийн глюкоз шингээлтийг нь бууруулдаг. Эс дотор глюкоз орохыг багасгах гэсэн үг. За мөн уургийн задралыг нэмэгдүүлж уургаас сахар үүсэлтийг нэмэгдүүлдэг. За мөн өөх тос задарч сахар болохыг нэмэгдүүлдэг. Үндсэндээ глюконеогенезийг нэмэгдүүлдэг. За энэ үйлдэлээр цусны сахарыг нэмэгдүүлдэг гэж үздэг. За эмэлцэн хувьд гипогликемийн энэ эмгэгийг хурц хүндрэлийг гипогликемийн байдал, гипогликемийн ком гэж хоёр хуваадаг кетоацидозтойгоо адилхан. За гипогликемийн байдал гэдэг нь ямар үеийг хэлж байгаа юм гэхээр ухаалтаагүй, ухаантай тэгсэн мөртлөө сахар багасгах шинжүүд илэрсэн л байх юм бол бид нар гипогликемийн байдал гэсэн онц тавьж болно. Оншийн хувьд бол чихрийн шижин, хэв шинж 1 ч юм уу 2. За тэгээд артаа талд нь ухаантай сахар багассан байх юм бол гипогликемийн байдал. Хэрвээ ухаангүй гипогликемийн комд орсон байвал чихрийн шижин хэв шинжээ тавиад артаа талд нь гипогликемийн ком гэсэн оншоо тавих нь байна. За гинт бие сулардаг үлсэн, хөлөрн, толгой эргэн, зүрх дэлсэн, гар чичрэн, нүдэнд юм хоёрлж харагдана. За альсан чиглэг хөлсөрхөг болдог. За дэмэрх шинж гарч ирж болдог. Нүдэнд хий юм харагдаж болно. Хөөрлийн байдалд орж болно. Таталт илэрч болно. За тэгэхээр энэ шинжүүд бол яг байдаг хамгийн онцлог юм шинжүүд нь байгаа. Гэхдээ зарим тохиолдолд энэ шинжүүдээс арай өөр шинжээр илэрч болдог. Ялангуяа настай хүмүүст энэ гипогликемийн байдалд орохоор зэрэг хөлрөх, хөлсөх, гар чичрэх гэдэг юм уу ийм шинжүүд нь гарахгүй зөвхөн мэдрэлийн талын шинжүүд нүдэнд хий юм харагддаг, хий юм, чихэнд хий юм сонсогддог ч гэдэг юм уу ийм тохиолдлоос илэрч болдог учраас заавалчгүй үлсэх ёстой, гар хөлн чичрэх ёстой, салгалах ёстой. Тэгээд альс нь хөлстэй байх ёстой ч гэдэг юм уу. Яг ийм сонгогдол ийм шинжүүд нь бас илэрх ёстой, заавалчгүй гэж ойлгох юм бол бас зарим нэг тохиолдолд хувь хүний онцлогоос хамаарат зарим хүнд энэ шинжүүд бас илэрхгүй мэдрэлийн шинжүүд хамгаалж болно. Тэгэхээр над дээр нэг ийм тохиолдол гарч ирсэн. Чихрийн шижин хэв шинж 2-тай хүн сахар бууруулдаг юм уудаг. За тэгээ нэг өдөр охин дагуулад над дээр орж ирсэн. Тэгээ юу гэж хэлсэн гэхээр бит хоёр өнөөдөр мэдрэлийн эмчд үзүүлэх гэж ирсэн юм аа. Ээд сүлийн тоног дими юм яриад чихэнд нь хий юм сонсогдоод нүдэнд нь хий юм харагдаад байгаа юм уу? Ерөөсө болтгүй тэгээ мэдрэлийн эмчд үзүүлэх гэж явж гин гэд. Тэгээд ойр хяналтандаа үзүүлээгүй тань дээр үзүүлэх гэж орж ирлээ гэд. Тэгээ сахарын хэмжээг үзсэн чинь сахарын хэмжээ 3.5 бүр хэтэрхий доошоо буугаагүй мөртлөө настай хүнд бол 3.5 гэдэг бол бас бага хэмжээ. Тэгэхээр зэрэг гипогликемийн байдалд орсон. Тэгээд нөгөө бусад үлсэх гол хадлах шинжүүд нь байхгүй зөвхөн мэдрэлийн шинжүүд илрээд яваад байсан. Ийм тохиолдол бас гарч ирсэн. Тэгэхээр настай хүн дээр бол арай өөрөөс байдлаар илэрч болно гэдгийг нь бас санах хэрэгтэй. За коми үед бол мэдээж ухаан алдна, булчингийн тоонус ихсдэг, таталт өгдөг. За энэ үед голцоо юутай андуурагддаг гэхээр яаралтай тусламжийн эмчнэр, түрүүний эмчнэр энэ төр бол заримдаа
нөгөө юу байж магадгүй, инсульт байж магадгүй, тархин цус харвсан байж магадгүй энэ төр гэж андуурагдах тохиолдол байдаг. Тэгэхээр бид нар сүүлийн үед юу гэж зөвлөж байгаа вэ гэхээр яаралтай тусламжийн эмчийн одоо дуудлагын эмчийн цүнхэнд заавалчгүй глюкометр явах ёстой гэж зөвлөж байгаа. Тэгэхээр та бүхэн бас орон нутгатаа ийм арга хэмжээг авбал бас их сайн байна. Түргэний дуудлагын эмчийн цүнхэнд глюкометр заавалчгүй явж явах ёстой. Тэгээд юмыг яаж мэдэх вэ? Ялган онцлогооны журмаар ухаангүй хүн дээр очивол сахарыг нь бас нэг үзээд сахар багассан байх вэ гэдгийг нь бас оншилжүүл. Тэгээд сахар багасаагүй хэвэндээ байх юм бол дараагийн ялган онцлогоонуудаа хийгээд явах боломжтой гэж үздэг. За тэгээ мэдээж арьс чиглэг их хүстэй байна. За тэгвэл гипогликемийн комд ороод удцсан байх юм бол энэ арьсны энэ чиглэг хөлсөрхөг байдал нь хүлрэлт нь намдсан байх тохиолдол бас байдаг. Тэгэхээр арьсны хуурай амчны гипогликемийн ком биш байх гэнтэр гэж заримдаа бодох тохиолдол гардаг. Тэгэхээр бас яг энэ шинжүүд нь заримдаа илэрхгүй байж болно. За шүрмсний рефлексүүд гэсэн хүүхэн хараа өргөснө. За амьсгал хэвийн кетоацидозын ком бол кусмаулийн амьсгал байсан бол гипогликемийн комын үед бол амьсгал ерөөсөө өөрчлөгддөггүй, амнаас ацетон өнөртөхгүй. За тэгээд биеийн температур, пульс, цусны даралт бол хөвчлэн хэвийн байдаг. Зүгээр сахар багассантайгаа холбоотой зүрх дэлсдэг, тахикардия өгдөг. За энэтэйгээ холбоотой бас тэрнээс гадна таталтаас үүсэж байгаа зэрэг гэдэгтэйгээ холбоотой зарим нэг тохиолдолд даралт ихссэн байдаг. Тэгээд даралт ихссэн таталттай хүнийг бол бас инсульттэй андуурах юм магадлал байдаг учраас бас даралт бол хэлбэгдэж болно гэдгийг анхаарах юм байна. За мэдээж хэвлэлийн талаас янз бүрийн өөрчлөлт байхгүй, хил чиглэг, дегидратаци ямар нэгэн шинжүүд байхгүй байх хэвээр. За тэгээд Веблийн гурван шинжлээд нэг ийм шинж байт юм байна. За энэ ямар гурван шинж байдгийг гэхээр цусндах сахар багассантай холбоотой одоо түрүүний шинжүүд байт юм байна. Эмнэлзэн шинжүүд. За тэрнээс гадна эмнэлзэн шинж нь глюкозынхоо төвшнөөс хамаарат бас янз бүр байж болдог. Түрүүн бид нар тест байвал тийм шинжүүд гарна гэсэн ийм одоо төвшингүүдийг хэлсэн. Тэр төвшингээ хэлж байна. За тэгээд дараагийн шинж нь юу гэхээр глюкоз хэвэндээ ороод ирэхээр зэрэг биеийн байдал сайжирдаг. За энэ бол гипогликемийн гол үндсэн шинж юм аа. Тэгэхээр цусны сахар ямар хэмжээтэй байна гэдгээс хамаарат эмнэлзэн шинжүүд нь бас өөрчлөгдөж идэг. За тэгээд глюкоз хэвийн болоод ирэхээр зэрэг биеийн байдал сайжирна гэдэг бол энэ гипогликемийн байдал буюу комын гол үндсэн одоо гурван шинжүүдтэй гэж үздэг юм байна. За тэгээд гипогликемийн шинжүүдийг одоо хөнгөн гипогликемийн дунд хүнд гэдэг байдлаар нь бас одоо бүснэгдэлж харуулах юм бол хөнгөн үедээ өөртөө тусламж үзүүлж чаддаг. За өөрт нь ямар зөв гарах вэ гэхээр өснө, бие ядарч сүлдэн, хөлрөн, чичрэн, зүрх дэлснэ гэсэн юм адреналин шинжүүд гардаг юм байна. За дунд үедээ бусдаас тусламж авах боломжтой. Толгой нүдэн, за зам төлөвт нь өөрчлөлт орно, идэхгүй болдог гэдэг ийм нейрогликемийн шинжүүд илэрдэг. За тэгэхээр хөнгөн үедээ бол өөртөө тусламж үзүүлээд чихэр сахартай юм хэрэглээд намдах боломжтой. За дунд шатандаа бол дунд хэлбэрийнхаа үед бол заавалчгүй хажуугийн нэг хөндлөнгийн хүн чихэр сахартай юм идүүлж болох ч юм уу тэгжээж гипогликемиас гарах магадaltaй байдаг бол хүнд үедээ өөртөө тусламж үзүүлэх ямар ч боломжгүй. За тэгээд бараг л одоо ихэнх тохиолдолд ухаангүй байдгаа. Зүгээр ухаантай мөртлөө одоо ингээд асуултанд хариулж чадахгүй ч гэдэг юм уу ийм саатлын байдалд орсон ийм шинжүүд бас илэрдэг. За энэ бол нейрогликемийн шинжүүдээ гэж үздэг юм байна. За гипогликемигээс хамгаалах механизм хүний биед байдаг гэдээ бид нар түрүү ярьсан. Өсөлтийн даавар. За тэгээд юуны бөөрийн дэлжиргааны дааврууд энэ төргээд гипогликемигээс сэргийлдэг ийм инсулиний эсрэг үйлдэлтэй дааврууд байдаг. Тэгэхээр ямар үед одоо энэ гипогликемигээс хамгаалах энэ механизм алдагддаг вэ гэхээр энэ ихэвчлэн дандаа чихрийн шижинтэй хүмүүст энэ гипогликемигээс өөрийгөө хамгаалах сэргийлэх механизм алдагдсан байдаг гэж үздэг. За жишээлбэл чихрийн шижин хэв шинжнэгээр өвдснөөс хойш 5 жилээс дээш болоход глюкагоны хариу урвал алдагддаг гэж үздэг юм байна. Тэгэхээр 5-аас дээш жил өвдсөн хүнд бол нойр улчирхаагаас нь глюкагон ялгараад сахар багасгаас сэргийлэх тэр хамгаалах урвал бол байхгүй болсон гэж ойлгож болох юм байна.
За мөн эфинефриний хамгаалах урвал бас саатдаг эсвэл хоошилдог, удаашрдаг ийм шинжүүд бас хэв шинж одоо 1-2-ийн үед аль алин дээр нь гардаг. За тэгээд зарим нэг тохиолдолд хамгийн ихний хэлсэн дээр адреналин шинжүүд бас илэрхгүй, ший тэмдэг нь илэрхэ болцсон байж магадгүй. За тэгээд нейрогликемийн тэр шинжүүд нь одоо бүр их одоо бүдэг байдлаар ч юм уу илэрх ийм байдал бас тохиолддог. За тэгэхээр энэ нь бол чихрийн шижинтэй хүнд тохиолддог гипогликемигээс хамгаалах механизм алдагдж байгааг хэлж байна. За онцлогооны хувьд хялбар цусны сахар яг онлынхоо хувьд бол 3 мм-ээс доошлох юм бол за энд дээш гэдэг алдаа тавьчих. 3 мм-ээс доошлох юм бол гипогликемик сон шиг тавьж болно. Тэгээд шинжилгээнд дээр шээсэнд сахар, ацетон, кетон илэрхгүй. Тэгэхээр үндсэндээ цусны сахарынхаа хэмжээг үзээд гипогликемиг онцлох бүрэн боломжтой. За тэгэхээр энэ бол зүгээр онлын хувьд 3 мм-ээс багасах юм бол бид нэр гипогликемик сон шиг баталгаатай тавьж болно. Гэтэл чихрийн шижинтэй хүмүүст ямар онцлог байдг вэ гэхээр дандаа өндөр 10 хэд 20 хэд явдаг хүмүүст ямар одоо байдал илэрч болох вэ гэхээр өндөртөө тасцсан байдаг. Тэгээд цусны сахар биднээсийнхаар бол одоо ноорондоо 6 руу ч юм уу 7 руу ч юм уу 5 руу буугаад ирэхээр яг түрүүний гипогликемийн шинжүүд гарч ирээд байдаг. За тэгэхээр энэ бол бас л ялгаагүй гипогликеми. Тэгэхээр зэрэг хүн болгоны гипогликемийн шинж өгөх тэр зааг түвшин өөр байдаг. Тэгэхээр чихрийн шижин гэмшлэхдээ бид нар юуг зордох вэ гэхээр тухайн хүнд гипогликемийн шинж өгөхгүй байх тэр хэмжээр үл сахарыг буулгах ёстой. Жишээлбэл цусны сахар 15 явж байна. Бид нар сахар бууруулах юм буулгалаа. Гэтэл нөгөө хүн цусны сахар 7 руу орохоор гипогликемийн шинж өгöd авах юм бол бид нар тэр хүний сахарыг 7 руу буулгаж болохгүй. Ихэнх үедээ бид нар 8, 9, 10 руу буулгана. Нэг 5 мм-аар буулгаад тэрнгээрээ багцаа нэг 14 хоног ч юм уу сар ч юм уу явж байгаа. Тэгээд 10 мм дээрээ тухайн хүн биеийн байдлыг дасаад ирэхээр нь дахиад эмийнхаа тунг нэмээд дахиад одоо яг түрүүний хэлсэн 7 руу 6 руу ч юм уу аажуу дахиад буулгана. Тэгээд 6, 7, 5 руу буулгаж байгаа. Тэрэн дээрээ дасаад ирэхээр нь дахиад доош нь буулгадаг ч гэдэг юм уу. Ийм тодорхой үе шаттайгаар буулгахгүй бол өнөөдөр 15 байсан сахарыг маргааш шууд 6 руу 7 руу буулгах юм бол зарим хүнд гипогликеми илэрч бас болдог. Тэгэхээр энийг хувь хүн болгонд гипогликеми илэрх төвшин янз бүр байдаг шүү гэдгийг бас анзаарах хэрэгтэй байна. За гадныхан болохоор чихрийн шижинтэй хүмүүс одоо гипогликемид ороод машин жолоодож явж байх үедээ гипогликемид орохороо зэрэг ямар өөрчлөлт өгдөг юм бэ гэдгийг судалж үзсэн юм байна. Зүгээр энийг сонирхолж хэлж байгаа. За тэгэхээр мэдээж одоо манайд чихрийн шижинтэй хүмүүс зөндөө гэсэж байгаа. За тэрэн дотор машинтай хүмүүс зөндөө гэдэг утгаараа машин барьж явах үедээ гипогликемийн одоо байдалд орох ийм тохиолдол бас манайд улам илбэг тохиолдох баг. Тэгэхээр энээсээ болоод бас аваар усл хийх ч гэх юм уу ийм юмнууд бас гардаг. Тэгэхээр гадны орнууд яадаггүй гэхээр замын хөдөлгөөний дүрмэндээ энэ чихрийн шижинтэй машин золоодох үед гипогликемид орвол яах вэ гэдэг юм уу ийм заалтууд бас тусгай заалтууд оруулсан байт юм байна. Тэгээд хэрвээ одоо тухайн хүний сахар тогтворгүй гипогликемид ороод ах юм бол тэгээд тэр хүн машин барьдаг байх юм бол нөгөө хяналтынх нь юм чинь замын цагдаа руу уцтаад манай энэ хүний сахар одоо жоохон хэлбэлзээд байгаа шүү, багасаад байгаа шүү гэдгийг бас одоо замын цагдаа руу хэлж анхааруулдаг ч юм уу. Тиймэрхүү хамтарч ажилладаг механизм хүртэл байд юм байна. За тэгэхээр цусны сахар 4-өөс 3.4-ийн хооронд буюу 72-оос 61 мг/л хооронд ингээд байхад одоо машина жолоодод явж гэх юм бол цагаан замын тэр голоор байдаг цагаан зураасыг одоо дайраад тэрнийг игнэгээ барьж явж чадахгүй зураасан дээгүүр яваад идэг ийм шинжүүд гардаг юм байна. За цусны сахар энэс дахиад доошлоод 3.3-аас 2.8 мм лөө цусны сахар буучих юм бол энэ үндсэндээ мг/л-ээр бол 50-аас 60 мг/л рүү ороод ирвэл гив гинт одоо хурдаа нэмэгч гэдэг юм уу ийм шинжүүд бас гаргаж ирсэн юм байна. За цусны сахар 2.8 мм-ээс доошо буюу 50 мг/л-ээс доошо болоод ирэх юм бол дахин тоормсоо гიშ гэдэг ийм одоо шинжүүд гарч ирсэн гэж ихэнх хүмүүс энэ шинжүүд давхцаж ирсэн гэдгийг бас одоо олон улсад судалгаагаар
бас хийж үзсэн юм байна. Тэгэхээр одоо машин барьдаг хүмүүст тэгээд сахар багасах үе гэдэг талаас нь бас бид нэр анхааруулах хэрэгтэй байна. За эмчилгээний хувьд яах хэрэгтэй вэ гэхээр гипогликемийн байдлын үед буюу ухаантай үед бол бид нар хурдан шимэгддэг нүүрс усыг хэрэглүүлдэг. Тэгэхээр хурдан шимэгддэг нүүрс ус гэдэгт юу ордгоо гэхээр элсэн чихэр, йотон, зөгийн бал, чихэр шоколад, за тэгээд компот, варен, жимсний чанар гэсэн үг тийм. Тэгэхээр эдгээр энгийн нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг 15 грамыг хэрэглүүлэх хэрэгтэй байна. Тэгэхээр 15 грамм гэдгийг бол бид нэр одоо хоолны халбаар хэмжиж болно. Эсвэл цайны халбаар буурна халбаг гэдгийг хэмжиж болно. Тэгэхээр энэ дээр ямар нэг одоо ном дээр бичсэн зарим нэг алдаа байдаг хүмүүст ямар алдаа гардаг вэ гэхээр хурдан шимэгддэг нүүрс ус гэхлээр бид нар заримдаа хүмүүс цагаан талах, цагаан будаа одоо гурилан боомоо идчихвэл болно гэж зөвлөх гээд байдаг. Зарим хүмүүс чихрийн шижинтэй хүмүүс бас ингэ ойлгоцсон байдаг. Тэгэхээр энэ хурдан шимэгддэг нүүрс ус гэдэгт бол ерөөсөө л бэлэн чихэр сахар. За бэлэн чихэр сахар биш байх юм бол зөгийн бал, шоколад тий жимсний чанамал, компот энтрийг бол бид нар хурдан шимэгддэг нүүрс ус гэж үзэж байгаа. Яагаад гэвэл эднөөсийг хэрэглэнгүүт 10 минутын дараа шууд амны салстаасаа бараг шахуу цус руу шимэгдэж ордог. Тэгээд цусны сахарыг 10 минутын дараа шууд хэвийн хэмжээнд нь оруулах, тийм нэмэгдүүлэх боломжтой гэж үздэг. Гэтэл бид нар цагаан талах ч юм уу одоо гурилан боов идүүлчих юм бол нийлмэл нүүрс ус. Тэгэхээр энэ ходоодонд 2 цаг болж задарна. Тэгээ 2 цагийн дараа гидсний ханаас цус руу шимэгдэж ордог. Тэгэхээр цагаан талах идүүлчих юм бол бид нар 2 цагийн дараа л сахараа нэмэгдүүлж чадна гэсэн үг. Тэгэхээр зэрэг хэрвээ цагаан талах идчих юм уу гурилан боов идүүлчих юм бол бид нар нөгөө хүний маань үлсдэг гол харалдаг нөгөө салгалж хичээдэг шинжүүд нь юусоо арилахгүй тэгээ нөгөө хүн чинь үлсэх мэдрэмжтэй болоод маш их хэмжээгээр одоо хоол юм уу гурилан бүтээгдэхүүн идчихдэг. За энэ нь эсрэгээрээ сахарыг 2 цагийн дараа нэмэгдүүлээд нөгөө бага байсан сахар маань 2 цагийн дараа бүр дээшээ 10-д 20-д хүрэх ийм одоо эсрэг нөлөө үзүүлдэг учраас цагаан талах гурил одоо хоолч гэдэг юм уу тийм юмнуудыг будаа гэсэн юмнуудыг идэхгүй гэдгийг нь зөвлөх нь байна. За тэгээ энийг хэдэн минутын зайтай хэрэглүүлэх вэ гэхээр 10-аас 15 минутын зайтай хэрэглүүлнэ. 15 г глюкоз элсэн чихэр одоо жишээл 15 г элсэн чихрийг тал аяга цайнд юм уу усанд юм уу найруулад эсвэл 1 йотонг 5 г гэж үздэг. Тэгээд 3 ширхэг йотонг одоо хүлхүүлсэн ч болно эсвэл халуун усанд байх хүнд найруулад тал аягыг уулгачих нь. За тэгээд 10 минут хүлээх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ 10 минутын дараа сахараа үзээд 10 минутын дараа сахар нэмэгдээгүй нөгөө хүний гипогликемийн байдал зөөврүүд нь хэвээрээ байх юм бол дахиад давтан 15 г глюкоз агуулсан хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглүүлээд дахиад 15 минут хүлээх гэсэн ийм маягаар гипогликемийн шинжийг бүрэн арилтал дахин давтан хэрэглэж болно. Нэг удаа хэрэглээд засарчих юм бол дахин хэрэглүүлэх шаардлагагүй гэж үздэг. За дараагийн гипогликемийн коми үед, ухаангүй үед бид нар ямар арга хэмжээ авах вэ гэхээр 30%-ийн экстроз аль нэг аймгийнх нь микрофонд ажиллаад байна. Чингэрчлийн глюкозын ус ампултай цав байж байгаа. За тэндээс ихний удаадаа 40 мл судалгаа хийх гипогликемийн. Тэгэхээр мэдээж бид нар одоо 40 мл багтах шприц байхгүй учраас 20 г-ийн 2 шприцэнд 4 ампул глюкозын ус мэлаа 40% цаг хийж. Судалгаа хийхэд бол цаа хангахгүй хэмжээнд эсвэшний яг бид нар усны сахарын хэмжээг нэмэгдүүлэх гэж байгаа учраас аль хурдан их сайн. Тэгээд 40 мл-ийг хийгээд 3 минут хийгээд 3 минутын дараа сахараа үзнэ. Тэгээд сахар за нэг дахиад 40 мл хийн. За дахиад 20 мл-ийг ингээд нийтдээ бид нар шаардлагатай байх юм бол 10 ампул 40%-ийн глюкозын ус хийж болно. За хэрвээ
өвдөг өгөхгүй байх юм бол 10-20% глюкозын усыг туслаад 200 мл туслаар хийж болно гэдэг. За тэгээд 40% глюкозын усмал хийгээд сахарын хэмжээ хэвийн болж ирэхгүй тохиолдолд бид нар 10% глюкозын усмал туслаар залгалаа гэж ойлгоё. За тэгвэл тусал явж гин. Тэгэхээр бид нар тусал дуусгахыг хүлээх хэрэггүй. 3 минут болоод усныхаа сахарын хэмжээг заавалжгүй тодорхойлж авах хэрэгтэй. Тэгэхээр тусал явж гин 3 минут тусал маань нэлээд хурдан тусах хэрэгтэй. Сахараа хурдан нэмэгдүүлэх гэж байгаа учраас. За тэгээд минут болоод усныхаа сахарын хэмжээг тодорхойлоод тэгээд туслаа үргэлжлүүлээд явуулаад байна. Хэрвээ усны сахар 10% глюкозын усмлаа явж идэл бид нар нэг 100 мл 120 мл орчим хийгээд усны сахар нормдоо орж ирээд маань гипогликемийн комаас гараад орчих юм бол үлдсэн 80 мл ч гэдэг юм уу 50 мл тэр глюкозын ус өндөр концентрацтай усмлыг үргэлжлүүлэн хийх шаардлагагүй. Усны сахар хэвийн болох юм бол глюкозын усмлыг зогсоо гэсэн зөвлөгөө өгдөг. Яагаад гэвэл за хоёрын хооронд жоох үлдчихлээ гэдэг юмыг яаж мэдхгүй туслаа үргэлжлүүлээ хийчих юм бол за тэр тусал явж дуусны дараа усны сахар бүр дээш нэмэгдсэн байх боломжтой учраас усны сахар хэвийн болох юм бол хийж байгаа уусантаа одоо цаана тэгэхээр 40% глюкозын усмал байвал хийх юм байна. За тэгээд яахгүй байдаг ч юм уу эсвэл 40% глюкозондоо үр дүн өгөхгүй бол 10-20% туслаар глюкозын усмал хийдэг. 5% глюкозын усмлыг бид нар тэр болгон зөвлөдөггүй. Яагаад гэвэл нэг ампул 40% глюкозын усмал хийх 5% 100 мл усмал хийх хоёр ижилхэн хэмжээний глюкозыг хүний биед оруулдаг. Юу ампул глюкозын усмал дараа нь юу авах 5% глюкозын усмал хийх хоёр адилхан учраас бид нар дандаа концентрацтай глюкозын усмал хийхийг зөвлөдөг. Тэгэхээр 5% глюкозын усмал бол цусны сахарыг тэр болгон хурдан нэмэгдүүлэхгүй учраас бараг л ач холбогдолгүй. Үнэхээр 40% глюкоз байхгүй 10 юм уу 20% глюкозын усмал байхгүй тохиолдолд 5% глюкозын усмалыг за яах вэ гэд хийж болох юм. За глюкагон энэ бэлтгэл хуучин манад байдаггүй байсан. Одоо импексээр Даниас орж ирсэн глюкагоны яаралтай тусламжийн бэлтгэл байгаа. Өөрөөсөө шприцтэйгээ одоо хуурай флаконтой. За шприцэндээ өөрөө талхын нуусмал нь явж идэг. Флакон руугаа шууд хуурай бодисыг найруулад буцаа шприцээрээс хоруулаад булчин тийм үү арьсан дор яаралтай тусламж үйл хийдэг ийм глюкагон дааврын бэлтгэл байгаа. За мэдээж түрүүний биднээсийн ойлгосноор глюкагон даавар илгэнд байгаа нөөц гликогены задлснараа усны сахарыг хурдан хугацаанд нэмэгдүүлдэг. Тэгээ гипогликемийн комоос гаргадаг гэж үздэг. Тэгэхээр хэрвээ глюкагон бэлтгэлээрээ яаралтай тусламжийн хул шар хайрцагтай юм бэлтгэл байгаа. Тэгэхээр энэ байх юм бол яаралтай тусламжийн үед хэрэгжилж болно. Тэгэхээр глюкагоныг бид нар одоо бас ялгаагүй түрүүний глюкометр түргэн тусламжийн цүнхэнд байх хэрэгтэй, яаралтай тусламжийн цүнхэнд байх хэрэгтэй гэдэг шиг глюкагоныг бид нар бүх дуудлагын эмч нарын түргний эмч нарын цүнхэнд байх хэрэгтэй яаралтай тусламжийн бас нэг бэлтгэл гэж үзэж байгаа. За дээрэс нь бүх одоо эмнэлгүүдийн хүлээн авах яаралтай тусламж эрчимт эмчилгээний тасагт байх ёстой бэлтгэл гэж үзэж байгаа. Тэгэхээр энийг та бүхэн захиалгандаа оруулаад Монгол импексээс захиалж авч болно. За тэрнээс гадна бид нар бас юу гэж зөвлөж байгаа вэ гэхээр чихрийн шижинтэй хүмүүсийг энэ глюкагон гэдэг бэлтгэлийг гэртээ заавалжгүй нэг ширхгийг хадгалжээ. Үе хугацааг шалгаж үзэж байгаарай. Тэгээд хэрвээ гипогликемийн комд орох юм бол ар гэрийнхэн нэнийг нь бас тарих тийм одоо мэдлэг чадвартай байх ёстой гэж зөвлөж байгаа. Тэгэхээр энэ глюкагон бол зөвхөн эмнэлгүүдэд төдийгүй чихрийн шижинтэй хувь хүнд ч гэсэн байх ёстой юм хэлбэл болж байгаа. Тарилгын усмал гэсэн үг. За дараа нь бид нар түрүүний хэлсэн адар налын эфинефринийг хэрэглэж болно. Шаардлагатай бол за мэдээ зүрх судасныхаа байдлыг давхар хянах хэрэгтэй болно. Тэгээд 0.5-аас 1 мл-ийг арьсан дор сахарыг нэмэгдүүлэх зорилгоор хийж болно. За хэрвээ одоо глюкозын уусмалдаа ч юм уу үр дүн өгөхгүй байгаа тохиолдолд бид нар бас глюкокортикоидуудыг преднизолоныг хэрэглэж болно. 30-60 мг-ыг судасаар хийж болно. Энэ бол
өөх тус уурагнаас сахар нүүрс усын үүсэлтийг нэмэгдүүлдэг инсулиний эсрэг үйлдэлтэй юм бэлтгэлүүд байгаа. Тэгэхээр глюкагон, адреналин, преднизолоныг бид нар нэмэлтээр сахар багассан комын үед хэрэглэх боломжтой юм байна. За тэгээд хэрвээ цусны сахарын хэмжээ комын үед бид нар арга хэмжээгээ 3 минутын зайтай авна. 3 минут тутамд сахараа үзэж явна. За тэгээд 3 минут тутамд сахараа үзэж итэл цусны сахар 3 мм/литрээс нэмэгдсэн мөртлөө хүн ухаан орохгүй байх юм бол тарих агуулсан гэж үздэг. За ингээд сахар нэмэгдсэн байхад ухаан орохгүй байх юм бол тархины хавнгийн эсрэг эмчилгээгээ эхлэх ёстой. За энд биднээс мэддэг манитол, дексаметазон хийнэ гэсэн үг. За тэгэхээр бид нар гипогликемийн байдал ухаантай үед бол сахарынхаа хэмжээг 10 минутын зайтай үзээд арга хэмжээгээ 10 минутын зайтай авчихсан бол гипогликемийн ком буюу ухаангүй байдлын үед болохоор арга хэмжээгээ 3 минутын зайтай авна. Тэгээд сахараа 3 минутын зайтай үзэх ёстой гэдгийг анхаарах нь байна. За тэгээд сахар нэмэгдсэн мөртлөө ухаахгүй бол тархины хавнгийн эсрэг эмчилгээгээ хийх нь байна. За ховор тохиолддог сүүлийн 2 комын талаар товчхон ярина. За эхнийх нь гипросмоляр ком. Тусан дахь осмос даралт эрс нэмэгддэг ийм ком байгаа. За шалтгаан нь болохоор чихрийн шижингийн эмчилгээ муу байх. За хавсарсан өвчнүүд байна. Халдвар. За уушигны болон бөөрийн хурц өрөвслүүд. За хордлого, гүйлгэлт суулгалт, нойр учирхай өрөвсөл, нис засал, гэмтэл. За тэгээд дархлаа дарангуулах болон глюкокортикоидуудыг хэрэгэлсэн байх давхар, өндөр тунгаар, шээс хөх хэмийг удаан хугацаагаар хэрэгэлсэн байх. За бөөлжсөн, суулгасан ийм тохиолдолд гипросмоляр ком чихрийн шижинтэй хүмүүст тохиолдож болдог. За эмгэг жамны яадаг вэ гэхээр гипросмоляр комын үед цусны сахарын хэмжээ эрс нэмэгддэг 30 мм/литрээс дээш гардагаараа онцлог. За тэгээд их хэмжээгээр сахар ихсэж байгаа учраас их хэмжээгээр дегидратац буюу усгүй жилт үүсдэг. За энээсээ болоод цусан дахь альдостероны хэмжээ, кортизолын хэмжээ нэмэгддэг, бөөрийн дэлжирхаагаас ялгардаг дааврууд их хэмжээгээр ялгарх нь. За тэгээд биед натр их хэмжээгээр баригддаг. За натр их хэмжээгээр баригдахаар нэмээд дахиад цусны осмос даралт улам нэмэгддэг. Нэг талаасаа сахар осмос даралт нэмэгдүүлж байгаа, нөгөө талаасаа цусан дахь натрийн хэмжээ гэсэнтэй холбоотой осмос даралт улам нэмэгддэг. За эсийн дегидратац маш хүнд хэлбэрээр үүсдэг. Тэгээд тархины эдэд ус электролитийн алдагдал үүснэнтэй холбоотойгоор ухаангүй болдог ийм хүндрэл. За онцлогооны хувьд бол голцоо настай хүмүүст илүү тохиолддог. Арьсны хуурай байдаг, хүүхэн хараанаар истдэг. За нүдний алимны тонус нь буурдаг, зүрх дэлсэн, хэм алдагдал гарч болно, даралт буурна, амьсгал өнгөц, олширсон. Тэгээ шуугангүй кетоацидозын комын үед бол амьсгал шуугантай космаулийн амьсгал байсан бол энэ үед тийм шуугантай амьсгал байхгүй. Гэхдээ амьсгал өнгөц олширсон, амнаас ацетон нэмэрдэхгүй кетоацидозын комоос ялгаатай. За тэгээ мэдрэлийн талаас эмгэг рефлексүүд үүсч болно, нистагм илэрч болно. За саа таталт үүсч болох нь байна. За тэгээд уналт таталтууд. За тэгээд тархины тусан хангамжийн өөрчлөлтүүд энэ төр хавсарч тохиолдож болдгоо. За дараагийнх нь гиперлактицемийн ком гэдэг. За лактоацидозын ком гэж бид нар ярьдаг. Цусан дахь сүү хүчил ихсдэг. За энэ бас ховор тохиолддог. Шалтгаан нь хавсарсан өвчнүүдээс их болдог. Гипоксид хүргэдэг өвчин, сахарын өвчин хоёр хавсарсан тохиолдолд энэ үүсдэг. За мөн би ууж байгаа амьнууд дотор бол би гуанид буюу биднээсийн түрүүний хэлсэн инсулины дүжирлийг засдаг юм байгаа. Метформин гэдэг. За энэ нэмийг одоо өндөр тунгаар хэрэглэж байгаа үед бас энэ лактоацидозын ком үүсдэг гэж үздэг. Яагадгүй л энэ би гуанидын бүлгийн юмнууд бид сүүний хүчлийн хуримтлалыг үүсгдэг гэж үздэг. За салицилатыг өндөр тунгаар хэрэглэх, ихээр хэрэглэх, архины хордлого гэсэн ийм хавсарсан эмгэгүүдийн үед чихрийн шижингийн лактоацидозын ком тохиолдож болд юм байна. За эмгэг жамын хувьд бол мэдээж гипокси байх нь
Тэгээд сахарын хэмжээ гэсэн. За тэгээд гипокситойгоо холбоотой пируват дегидрогеназа гэдэг ферментийг идэх буурдаг. За тэгээд хүчил төрөгчгүй гликолизийн процесс хүний биед ихсдэг. За тэрнээсээ болоод хүчил төрөгчгүй орчинд одоо нүүрс ус задарч байгаа учраас сүүний хүчил их хэмжээгээр үүсдэг. За тэгээд цусан дахь сүүний хүчлийн хэмжээ ихсснээс болоод тархинд хортой нөлөө үзүүлдэг. За ингээд комд ордог ийм эмгэг байна. За онцлогооны хувьд шинж тэмдэг нь альс хурай, космаулийн амьсгал байж болох нь даралт багасдаг. За биеийн температур буурч болно. Гэхдээ космаулийн амьсгалтай мөртлөө ацетон нэмэрдэхгүй. За цуснд шээсэнд ацетон илэрхгүй байх нь кетоацетозын комоос ялгагдах нь олигоанури байна. За тэгээд энэ үед харин цусны сахар тийм өндөр биш байдаг. Гиперосмоляр комын үед бол цусны сахар 30-аас дээш гараа явцдаг. За кетоацетозын ком бол ихэвчлэн 20 эдтэй байдаг. За лактоацетозын ком бол 13-15 мм/литртэй мөртлөө лактоацетозын комд орох ийм байж болох нь байна. Заавал сахар өндөр байх албагүй. За цуснд лактатын хэмжээ ихсдэг. За энийг бид нар шинжилж үзэх жоохон төвөгтэй. Сүүний хүчлийг үздэг ганц лабораторийг би Монголд юунд гэж сонссон. Олимпийн хорооны дэргэд байдаг спортын амгаах ухааны төв гэдэг. Тэнд нөгөө тамирчдад бэлтгэл дасгалын үед нөгөө сүүний хүчил биед их хөрөнгөлөгддөг гэдэг утгаараа тэд нэр зөвхөн судалгаа шинжилгээний тамирчдад зориулсан байдлаар тийм сүүний хүчлийг үздэг. Яг одоогоор бол бид нар эмнэлгийн практикт одоохондоо энэ сүүний хүчлийг одоохондоо үзэх боломжгүй юм байгаа. Тэгэхээр энэ сүүний хүчлээ үзэхгүйгээр онцлно гэдэг бол бас бид нар төвхтэй гэсэн үг. За тэгээд сүүний хүчил нэгсдэг, пируватын хэмжээ багасдаг. За тэгээд шээсээр сахар ялгардаг ийм шинжүүд илэрдэг юм байна. За ингээд өнөөдрийн хичээл дуусчихээн. Тэгээд та бүхэн хэрвээ завтай бол сонирхсан асуулт байвал асууж болно. За анхаарал тавьсанд баярлалаа. Тэгээ онлайнаар юмнуудаа тавьчихна. Тэгээд хоёр эмгэлзүүн тохиолдол дээр 10 асуулттай нийтдээ 20 тест бас онлайнаар тавигдах юм. Тэгээд бас дотоод шүүрлийн эмгэгтэй холбоотойгоор та бүхний сонирхож байгаа сэдвүүд байвал эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв рүү зохих мэргэжилтнүүдтэй холбогдчихвол бид нар бас дараагийнхаа сургалтыг явуулахад бэлэн байгаа. Тэгээ анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье. Байна. Бүгшийн сайхан дэвшилтэйсэн баярлалаа. Ганцаар асуух байна. За. Сүүлийн дөрөв хөвглийн хөлтэй. Тэр шинжлэхийн дээр хотод байгаа. Тэгээд ажиг зөвшөөрсөн үйлчлэгчнүүд мэдэрэг мөн шүлтлэг уусмалхэр уусмал гэсэн юм шиг бичсэн байлээ. Энэ төр таны бодож бас хоёр асуултууд бас парадоксал тархины ацетон нэг юм яриад байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч. За тэгэхээр энэ парадоксал тархины ацетон дээр ядуу тэр кетоацетозын хооронд үйлчлүүл яриад байгаа. За тэгэхээр кетоацетозын комын эмчилгээнд ер нь бол хүний биед одоо хүчлэлэг хордлого явагдаж байгаа гэдэг утгаараа мэдээж шүлтлэг юм хэрэглэх нь зөв. Тэгвэл кетоацетозын зүгээр байдлын үед одоо бид нар аршаанч гэдэг юм уу? Одоо тийм шүлтлэг минерал уснуудыг ахиу хэмжээгээр уулгаж болно гэж үзэж байгаа. Тэрнээс биш заавалчгүй сод